Сэно аюураа бичлэгээр уулзаагүй нэлээд удчихсан байна. Энэ удаагийн бичлэгээр та нарт үнэхээр сонирхолтой нэг бичлэгийг хүргэх болсон байгаа. Энэ юу вэ гэхээр Хятадын Taobao аппликейшн дээр хэрхэн худалдаа авалт хийх ерөнхий зарчмуудыг та нарт тайлбарлах гэж байна. Тэгээ ер нь бол ихэнх хүмүүс гар утсан дээрээ энэхүү аппликейшнаар өөрийн хэрэгцээг хангадаг байгаа. Тэгээд ер нь бол айгүй олон хүмүүс сонирхдаг, өргөн маш гоё сэдв болохоор энийг та бүхэндээ бэлдсэн байгаа. Ерөөс сонирхолтой санагдчихвэл бичлэгийг цааш нь үргэлжлүүлж үзье. Одоо Taobao аппликейшнийг ашиглахад хамгийн хэрэгтэй зүйлсийн талаар хэлэх болно. Энэний нэгт нь гар утас хэрэгтэй аппликейшнаас суулгахад. Хоёрт та хүссэн банкны Visa карт буюу олон улсын карттай байх шаардлагатай. Гэхдээ миний сонссноор UnionPay болтгоо гэж сонсч байсан. Тэгээд хаан банк би болохоор хаан банкны Visa карт ашигладаг байхгүй. Энэ надад одоохондоо бол үнэхээр тэртэй байна. Үнэхээр амар олон асуудал гаргадаг хаан банк. Тэгээд ер нь бол би худалдаа хөгжлийн банкаар солиё гэж бодож байгаа. Яг л эргэн тойронд маань байгаа хүмүүс худалдаа хөгжлийн банкыг ашиглал илүү найдвартай ямар ч асуудал гардгүй гэж хэлсэн учраас худалдаа хөгжлийн банкаар солиё гэж бодож байгаа. Карантин тусгаар. За тэгэнгүүт 3-т болохоор одоо аппликейшн чинь хэрэгтэй. Taobao гэсэн аппликейшн. Энэ нь болохоор ер нь бол App Store, Play Store дээр байгаа татгад л хангалттай. Тэгээ аппликейшн руугаа оронгууд заавал бүртгүүлсэн байх хэрэгтэй. Энэ дээр өөрийнхөө утасны дугаарыг хийхэд таны утсанд мессеж ирээд тэгээд та Taobao аппликейшнда амжилттай бүртгүүллээ гэсэн үг. Дараагийн уншаад гэх юм бол за яг юм авахгүй зүгээр ингээд Taobao ухаад байж гэх юм бол яг энэ хийсэн үйлдэлийг дагаад хийж болно. Гэхдээ за Taobao-оос тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн захиалжээ, өөрийнхөө хувцсыг өөрөө захиалаад сурчээ гэж бодож байгаа бол каргогоо судлах хэрэгтэй. Карго бол үнэхээр чухал. Яг л Монголд яг шуудангийн хаягжилт яг тийм төгс хийдэг учраас та яг гэрийнхээ үүдэнд Taobao аппликейшнаас бараа авна гэж бол зүудлэж чирэггүй. Яа тэгэхээр тийм зүйл байхгүй. Тийм учраас карго маш чухал. Тэгээд ер нь бол янз бүрийн карго байдаг. Гэхдээ би Proline гэдэг карго сонгож хэрэглэдэг байгаа. Үнэхээр найдвартай, хурдан, шуурхай бас айгүй гоё үйлчилгээтэй газар байдаг учраас Proline-ыг сонгодог. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр Taobao дээр хаяг болон ирээн дээр хаягтай байх хэвээр тэр хүртэл чинь юу байна? Бараач нь тухайн дэлгүүр хүргэж өгдөг байхгүй. Тэгэнгүүт жишээлбэл би л Proline-аас ингээ хаягийг аваад тэгээ Taobao дээр хаягаа бүртгүүлээд тэгээ карттайгаа холбуулад анхныхаа гүйлгийг хийжсэн. За одоо болохоор та нарт ерөнхийдөө бол бараа бүтээгдэхүүнийг яаж хайдаг, эсвэл дэлгүүрээ яаж сонгох хэвээр талаар тайлбарлаж гэх юм уу зөвлөж өгье. Аппликейшн руугаа оронгууд ерөнхийдөө бол нэг ийм байдалтай харагддаг. Энэ нь болохоор яг чиний хаяг болон жишээлбэл хүргэлтээр явж байгаа бараа тэгээд ийшээ орох юм бол захиалсан. Тэгээ та юугаа санал бодлоо хэлнэ гэсэн хэсэг байгаа. Тэгээ ийшээ оронгууд болохоор яг бараа чинь захиалагдсны дараа бүгд ийшээ орж ирдэг. Тэгээд эндээсээ гараад энэ дээр дарангууд энэ дээр ер нь бол орж хаарсан бүх бараанууд чинь байдаг ч гэсэн энэ устдаг учраас ерөнхийдөө бол энийг хэрэгтэй дараа нь аавна гэж бодож байгаа бол яг тэр дэлгүүр нь таалагдаад божвол нэг бол энийг зүрхлэх хэрэгтэй. Үгүй бол скриншот хийгээд эсвэл линкийг нь өөртөө ямар нэгэн байдлаар хадгалж авахгүй бол энэ арилждаг учраас ерөнхийдөө бол тэрийг сайн бодолцож үзээрэй гэж бодож байна. Тэгээд энэ ийшээ орох юм бол энд болохоор нэг таалагдсан дэлгүүрээ савилчиж болдог байхгүй юу? Тэгээд ер нь бол чамд ингээд таалагдсан дэлгүүрүүд энд гарч ирнэ гэсэн үг. Энд чинь бол ингээд байж байна. Энэ од болохоор ерөнхийдөө бол чамд таалагдсан бараа гэсэн үг. Бараагаа ер нь бол одлоод тэгээд энд чинь байж байгаа учраас дараа нь яг ингээд авах боломжтой үедээ авчиж болно гэсэн үг. За тэгээд би нэг дэлгүүр рүү ороод үзье л да. Жишээлбэл миний виг авдаг Alice Garden гэдэг дэлгүүрийн үнэлгээг хэдүүлээ харцгаая. Энэ дэлгүүр нь болохоор ерөнхийдөө бол 5 одны 4.1 хагас гэдэг нь сайн үнэлгээтэй гэсэн үг. Тэгээд вигнүүдийг ингээ харъя л да. Жишээлбэл энэ улаан виг руу орлоо гэхэд
Энэ болохоор 5 сарын 1-ээс хямдралтай байгаа юм байна. Тэгээд Alaska Arden-гийн Wing-ний shipping 8 yuan байдаг. Энийг яаж хардаг вэ гэхэлэр яг одоо саяны орсон руу ороод авах гэж байгаа юм шиг дүр эсгээд тэгээд харангууд одоо тухайн дэлгүүр нэг бол shipping-гүй гэдэг ханцтай байдаг, үгүй бол shipping нь бичээстэй байдаг. Тэгээд энэ виг нь одоо жишээлбэл үндсэн үнэ нь 6980 yuan байлаа гэхэд shipping нь минь нэмэгдээ 7780 yuan болж байгаа байхгүй. Тэгээд захиад энэ нь болохоор ер нь бол дэлгүүрээсээ 1-2 хоногт гараад ирээн дээр бас 1-2 хоногт очдог. Тэрийг бас харж болдог заяа. Тэрийгээ дараа нь харуулъя. За Alaska Arden бол үнэхээр заримдаа ийм одоор дүрслэгдсэн байдаг бол заримдаа одоо эднэр маань ийм титмээр дүрслэгдсэн байдаг. Ерөнхийдөө бол Taobao дээр байдаг үнэлгээ гэх юм бол зүрх, алмаз, цэнхэр титэм, шар, алтан титэм гэсэн 4 үнэлгээтэй байдаг. Энэ дотроо бүх үнэлгээ нь одоо 1 титмээс 5 титэм хүртэл байдаг байхгүй юу? Тэгэнгүүт хамгийн сайн дэлгүүр гэж үнэлэгддэг нь ерөнхийдөө бол цэнхэр титэм, шар титэм. Ерөнхийдөө нэг титэмтэй байсан ч гэсэн дайжгүй. Тэгээ тухайн дэлгүүрийнхаа борлуулалтыг бас харах хэрэгтэй. Нийт одоо захиалга өгсөн хүмүүсийг тэгээд тухайн барааны чин доор хүмүүс ингээд яг бодит зургийг авахуулаад одоо M size ингэж харагдаж байна, XL size ингэж харагдаж байна гэж ерөнхийдөө бол гарч ирдэг. Тэрийг бас харах хэрэгтэй. Тэгээд таалагдж байгаа бараагаа болохоор яаж сэвлэх вэ гэхлээр за одоо та нарт харуулъя заяа. Одоо жишээлбэл энэ цамц байлаа л да, энэ цамц дэжгүүлийн тий. Яг ингэж сэвэлчихнэ гэсэн үг. За тэнгууд энэ дэлгүүр нь болохоор ерөнхийдөө бол сайн дэлгүүр, үнэлгээ нь 4.5-аас дээшээ байх юм бол ер нь бол сайн. Гэхдээ ер нь бол 4.7 гэсэн үнэлгээтэй дэлгүүрүүдийг сонгол их зүгээр байдаг. Тэгээ бодит зургуудыг хараад хүмүүсийн юу гэж хэлснийг нь Google Translate дээр юу яах хэрэгтэй? Translate хэрэгтэй. За энэ одон дээр дараад одоо надад таалагдчихна гэж савилчна гэсэн үг. За тэгэнгүүт би одоо та нарт захиалсан бараагаа хаана явж байгааг харуулъя. Гэтэ ер нь бол миний ихэнх нэрэн дээр ирсэн л дээ. Гэхдээ ер нь бол яаж харагддгийг харуулъя за. За жишээлбэл одоо энэ тэрхко аль үжиний 4 сарын 25-нд нэрэн дээр ирчихсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо тэр дэлгүүр ирээний хаяг дээр хүргэсэн бол карго чи хизээ оруулж ирэх нь л чухал гэсэн үг. Ингэж харж болдог. Тэгээд ерөнхийдөө бол үйлчлүүлэгч одоо онлайн шоп ажиллууллаа гэхэд үйлчлүүлэгчтэй ингээд одоо эдэн дэрнэ гэж барагцаалж болдог гэсэн үг. За тэнгууд ерөнхийдөө яг үндсэн энэ одоо нүүрээс нүүр хэсэг чинь ер нь чиний хайж байгаа чиний дуртай зүйлсүүдээр дүүрнэ яа тэгэхээр яг тухайн хэрэглэгчийн хүсэмжит бараг Taobao цаанаас нь гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр эхний хідэн хайлтаас шалтгаалж ерөнхийдөө за ерөнхийдөө иймэрхүү бараанууд санал болгол зүгээр юм байна гэд чиний нүүрэн дээр чамд санал болгох бараануудыг гаргаж ирнэ гэсэн үг. За одоо болохоор бараа бас сагсалж олдог байгаа. Жишээлбэл би энэ хүмсэгний гээлийг та нарт сагсалж үзүүлээ заяа. Ийшээ ороод за тэгээд орсныхон дараа ерөнхийдөө бол дэлгүүрийг харахад Nova гэдэг одоо дэлгүүр юм байна. Тэнгүүд нэг алтан титэмтэй үнэлгээ нь 4.7. Окей, энэ бол дэжгүй. Үнэхээр дэжгүй. За тэгэнгүүтээ одоо энэ хэсэгтээ дарангуут юм хоёр төрөл байна л та. Тэгээд сагслах юм бол одоо ерөнхийдөө бол энэ тод улбар шар нь шууд авах, бүдэг улбар шар нь сагслах гэсэн үг. Бүдэг улбар шар дээр нь тавилаа, сагслалаа. Бараа чинь ерөнхийдөө бол одоо ингээд сагсанд ороод ирсэн байна гэсэн. Ингээд орчин. Тэгвэл энийгээ дараа нь одоо нийт бүх юмыг нийтэд нь захиалж болдог. Тэгээд ихтэй ерөнхийдөө бол авах бараануудаа ингээд захиалчих болно. За сануулж хэлэхцүүлсэн гэх юм бол хитрхийн муу дэлгүүр сонгож болохгүй. Яг тэгэхээр одоо тэр хоолоос чам дээр ирэхийн тулд заавал найдвартай дэлгүүр авах хэрэгтэй. Тийм учраас хитгэн юун дээр гороолгүйгээр ерөнхийдөө сайн дэлгүүрээс чанартай бүтээгдэхүүн авсан нь чухал шүү. За тэгээд хэд одоо ачаалттай үед
захиалах нэг хэрэг байхгүй яа. Тэгэхээр одоо үнэхээр амар олон захиалга ирсэн байдаг учраас бараа чинь солигдож ирэх эсвэл гаргаагүй байх зэрэг маш олон одоо асуудлууд гарч ирдэг. Тэгээд ерөнхийдөө хамгийн чухал зүйл гэх юм бол хизээш битээ цагаан хиттэн цагаан сарын үеэр захиалга хийгээрээ үнэхээр ядаргаатай юм байлээ. Тийм учраас тэрийг бас санаж авах хэрэгтэй. Тэгээд ойр зургийн 1-2 юм захиалж яхад бол дэжгүй штэ тийм үстэй. Тэ? Ерөнхийдөө бол энэ бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд яг одоо би бас захиалгах юм. Тэгээд энэ хийсэн захиалга маань эренгүүт нь яг дараагийнхаа хятадаас ирсэн Taobao-с захиалсан unboxing бичлэг хийх учраас тэр болтол хүлээгээрэй. Энэ бичлэгнээс цааш маш идэвхтэй байх учраас subscribe-а дараад бас энэ бичлэг таалагдсан бол лайк дараад асуух зүйл байвал комент хийгээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Амар нуршуу ярьсан байж магадгүй. Гэхдээ хүн хийсээр агаад сурна. Тийм учраас намайг дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.